би нэг түүх ярмаар санагдлаа. Тэгээд за нэг нийлээд баян, нийлээд хөрөнгөч нэтэ. За нийлээд нэр алдартай ийм хүн сэтгэл судлаачтай очсон. Сэтгэл судлаачтай очих шалтгаан нь тэр өөрийнх нь дотор амар тайван байхгүй байсан. Тэгээд сэтгэл судлаачтай очиод дээр нь сэтгэл судлаач түүний тэр амьдралын асуудалд тусалж чадна гэж тарих бодсон. Тэгээд сэтгэл судлаачтай болсон. Тэгээд надад мөнгө байна. За нэр алдар байна. Харин надад амар тайван байхгүй байна. Баяр хөөр байхгүй байна. Энэ тал дээр надад туслаач гэсэн. За гэтэл манай сэтгэл судлаач маань өөрөө Иесуст итгэдэг хүн байгаагүй. За тэгээд өөрөө бодсон. За би энд яаж туслах вэ? Дээр нь нэлээд мөнгөтэй нэр алдартай учраас өөрийнхөө энэ хэрэглэгчийг алдмааргүй байсан манай сэтгэл зүйч маань. За ямар нэгэн байдлаар би энэ үн зөвлөгөө хэрэгтэй. Ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгээ бодсон. За тэгээ бодож яваад яг тэр үед өөрийнх нь тэр нутагт циркийн тоглолт ирсэн байсан. За тэгээ циркийн тоглолт ирснээс гадна тэр циркийн тоглолтын алиалагч нь нэлээд хүмүүсийг баясгасан, инээлгсэн тийм тоглолтыг хийжсэн. Тэгэхээр нөгөө сэтгэл судлаач маань бодсон. Би энэ талаар ярив. Тэгээд нөгөө хүндээ за та одоо манай утагт ирсэн ба манай хотод ирсэн байгаад тэр циркийн тоглолтыг үзнэ. Одоо түүний сэтгэл судлаач ихний одоо түүнийг баяр хөөртэй амар тайван байлгах гэж ихний одоо зөвлөгөөний яаж тэр үйлчлэлийн хэсгийг хэлсэн. За тэгэл тэр циркийн алиалагч нэлээд олон хүмүүсийг инээлгэж, баясгаж тэгээ олон хүнийг бол үнээр амар тайван баяр хөөртэй болгож байгаа. Би хүртэл тэрэнд тоглолтыг үзсэн. Би хүртэл өөрөө их баяр хөөртэй болж байгаа. Тэгэхээр эндээс эхлэх гэсэн. За тэгсэн нөгөө зөвлөгөө авах гэсэн юм байна. Үгүй би тийшээ явахгүй гэсэн. Та намайг ойлгоогүй багш мөн. Та буруу юм бодож байгаа шүү. Үгүй гэсэн. Тэгсэн нөгөө сэтгэл судлаач маань би шам туслах гэдэг шүү дээ. Чи яагаад миний одоо заврын дагуу одоо энэ үйлээс оролцохгүй. Чи цирк рүү явах хэрэгтэй гэсэн. Чи үгүй нэг зүйл буруу байна. Би тийш явахгүй гэсэн. Тэгээ нөгөө сэтгэл судлаач маань нэлээд юм болсон. Уурч хэлсэн. Би шам туслах гэдэг шин. Чи надаас зөвлөгөө аав нэг жирээ өстэй. Тэгээд би эхлэх гээд шүү дээ. Юу нь болохгүй байна гэсэн. Харин үнэхээр болохгүй байна гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс хэлсэн. За сэтгэл судлаач бай. Би танд нэг юм хэлэх ёстой боллоо. Яг тэр цирк дээр чинь хүмүүсийг нийлгээд байгаа алиалагч бий байна гэж хэлсэн. Би маш олон хүмүүсийг, мянган хүмүүсийг инээлгдэг. Би үнэхээр тэр тоглолтыг хийдэг. Тэгэхэд надад өөрт тэр баяр баясгалан байхгүй шүү дээ. Надад тэр амар тайван ч байхгүй. Тэгээд би үнийг хайж яв. Тэгвэл тэр алиалагч бий байна гэсэн. Яг үүнтэй адилхан өнөөдөр энэ дэлхийн маш олон хүмүүсийн өмнө тэр үнэхээр баяр хөөртэй, за үнэхээр утга учиртай тийм зүйл харуулдаг. Гэхдээ яг үнэн байдланд эдний яг доторх байдлыг харах юм бол тэд дүүрэн гонигтай байдаг, асуудалтай байдаг, бэрхшээлтэй байдаг. Харин энэ арга замаас яаж гарах вэ гэдэг тийм асуулт эдний дотор байнга байдаг. Харин бичээсийн Иохан номын 10:10 дээр за та бүхний хөтөлбөрийн хамгийн ард хэсгээр байгаа. Хулгайч зөвхөн хулгайлж, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтаа, бялгсан амьтаа байлгахын тулд ирсэн гэж. Тэгвэл өнөөдөр Мойр Иесус энэ дэлхийн бүх хүмүүсийг тэдний зүрх сэтгэлийг, амьдралыг хамгийн үнцэн тэгсэн бүх зүйлс хулгайлж. Тэгэд ямар ч баяр баясгалангүй, ямар ч амар тайван байхгүй. Харин хүмүүсийн өмнө харах юм бол тэр баяр баясгалан амар тайван байгаа юм шиг. Гэтэл яг цаана мөн чанар дээр бол гоныг зовлонтой, асуудалтай, бэрхшээлтэй.
Харин Есүс өөрөө хэлсэн би тэднийг амьтаа, бялгсан амьтаа болгохын тулд ирсэн гэж. Тэгвэл энэ дэлхийн ямар ч хүний амьдралд юм бялгсан амьтаа, тэр бялгсан баяр баясгаланда бялгсан амар тайвнаар байлгаж чадахгүй маа. Энэ ганцхан Есүс өөрөө амласан. Энэ дэлхий дээр өөр ямар ч хүчин зүйл энийг амлаж чадахгүй, ямар ч хүчин зүйл энэ зүйлийг хийж чадахгүй. Энэ бол үнэн байдал. Өнөөдөр хүмүүс янз бүрийн одоо сэтгэл судлаач, янз бүрийн шашны, янз бүрийн зам үйл энэ зүйлийг хийгээд нэмэргүй, шаардлагагүй. Яг л тэрэн дотор тэр хүн тэр баяр баясгалан амар тайвныг өгөх юу ч байхгүй. Тэгсэн хэрнээ өнөөдөр хүмүүс газар сайгүй тэр л зүйлийг хайсаар тэрний төлөө хамаг мөнгөө үрсээд энэ зүйлийн төлөө амьдралаа зориулсаар байна. Харин ийм байдлыг муур сүнс яг ийм байдал дотор нь хүмүүсийг байлгадаг. Харин Есүс Христийн өөрийнх нь энэ дэлхийд ирсэн хамгийн гол шалтгаан нь бялгсан амьтаа дүүрэн болгохын тулд ирсэн юм гэж. Үнэхээр эзний магтээ. Бид тийм агуу эзэнтэй. Тэгвэл бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүх кемик дээр эзэн уучлсан. Тэгвэл өнөөдөр та бүхэн маш олон улс төрч, тэгээд олон хүмүүсийн амьдралыг харж болно. Харин тэд үнэхээр Иесус Христэд итгэж тэд амьдралаа өгөөгүй бол бидний дотор үнэхээр айцтай, гонигтай, тэгээд амьдралд нь олон асуудалтай байсаар байна гэсэн. Ганцхан эзэн бидний амьдралыг өөрчлөж тэр баяр баясгалан амар тайван тэр хайр өгт юм. Тэгвэл үүнтэй холбоотой Галаат номын 5:22 дээр эзний өгөх ариун сүнсний үр жимсний тухай хэлсэн байдаг. Би энэ ариун сүнсний үр жимсний эхний 3 үр жимсийг дуудах хэрэгтэй санагдлаа. Яг тэгвэл эзэн бидний амьдрал юу өгт юм бэ? Галаат номын эсрэг рүү би одоо орохъя. Энийг би бичээсээ гаргаж дуудана. Миний дуртай, миний дуртай ажил шүү. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван. Эхний 3 нь болохоор бурхантай холбоотой үр жимс гэсэн үг. Дараагийн 3 нь болохоор бусад хүмүүстэй холбоотой үр жимс. Дараагийн 3 дээр болохоор дэвчээр, инэрл, сайхан сэтгэл. Сүүлийн 3 нь болохоор хувь хүн надтай холбоотой үр жимс гэсэн үг. Итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм ааж. Үүний эсрэг ямар ч хууль байхгүй гэж. Эзэн бидний амьдрал дээр ариун сүнсний үр жимсийг бэлхасаар байх юм бол бид маш олон хуулийг хүчингүй болно. Хууль бол гмийн юу гэж бодож байна? Хууль бол гмийн үр дүн гэсэн үг. Яг л гм байхгүй бол хууль угаасаа хүчингүй болно. Хууль байхгүй гэсэн. Хамгийн гол шалтгаан яг хуулийг бий болгож байгаа шалтгаан нь гм байгаа учраас түүнийг зохицуулахын тулд хууль гаргадаг. Тэгвэл өнөөдөр эзэнд итгэдэг, эзэнд найддаг хүмүүс бол өөрсдийн амьдралдаа бид хуулиудыг хүчингүй болгосоор байна. Би нэг автан байгууллагт очиж явахад яг үүдэнд нь гадны хүн утсаар ярьж болохгүй гэсэн тийм юу. Утсан дээр бичсэн юмсны хууль. Тэгээ би шууд тэрийг хараад энд орж исэн хүн болгон одоо зөвшөөрөл авах өөрийн утсаар ярьд тийм байна. Тийм учраас энэ хууль гарсан байна гэж. Хэрвээ тийм зүйл ярьдгүй байх юм бол тийм үг бичиж тавих шаардлагагүй. Тэгвэл үүнтэй адилхан өнөөдөр Монгол улс маш олон хууль үйлдвэрлэж байгаа. Шалтгаан нь маш олон гмээр энэ газар нутагт дүүрч байна гэсэн. Харин энэ бүхнийг хүчингүй болгох гол хүчин зүйл нь эзний доторх тэр ариун сүнсний үр жимс юм. Эзэн бидний өөрчлөн бидний амьдралд тэр агуу зүйл бэлгэх болно.
Тэгвэл энэ дээр эзэнтэй холбоотой үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван. Тэгвэл онцгой эзэн бидэнд тэр амар тайван, баяр баясгалан хайр өгөх болно. За тэгвэл эдгээр зүйлийн ерөөдөө 3 багын тавьсан байна. За тэгвэл энэний эхний хамгийн гол зүйлээс нь эхлэж бодлоо. Өнөөдөр энэ үнэхээр бүрэн дүүрэн амьдралын нэгдэх баг нь болохоор эзний өргөө юм аа. Эзний чуулган. За өнөөдөр эзний чуулганыг маш олон хүмүүс үүсгдэг. За Христийн чуулган ямар хэрэгтэй. За чуулганы үйл ажиллагаа зогсоох янз бүрийн арга замууд явагдсаар байна. Харин бид эзний хүндлэх, эзний өргөө барихын төлөө, эзний өргөөний төлөө үнэхээр анхаарал тавих юм бол энэ өргөөр дамжуулан тухайн улс үндэстэн өргөгддөг. Улс үндэстэн хөл дээр босдог. Энэ бичээс тэр үүнийг маш тодорхой баталсан байна. За би Эфес номын 1-р бүлгийн 22-ыг уншаад байна. Бурхан бүх юмсыг түүн захируулахаар хүл доор нь тавьж түүний чуулганы төлөө бүх юмсын дээрх тэргүүн болгожээ. Чуулган нь түүний бие буюу бүхний дотор бүгдийг дүүргэгчийн дүүрэн байдал болгож. За өнөөдөр би нэлээд олон жилийн өмнө биш 2011 онд Монголын Евангелийн эвслийн ерөнхийлөгч байх үед Монголын чуулган 600 Христийн чуулган 600 анаагсан тийм судалгаа гарч ирсэн. Би үүнд баяртай байсан. За тун удахгүй 1000 болно. За 2000 болно. За гэтэл саяхан би юу боллаа. Монголын Евангелийн эвслээс судалгааны өнөөгийн байдлын судалгаа юу болсон бэ гэдэг мэдээлэл авсан. За гэтэл 460 гаруй Христийн чуулган байна гэсэн тохирсон. Өөрөлдвөл 3 жилийн дотор буурсан байна. Энэ үнэхээр зүсгэл үүдсэн. Яг л эзэн чуулганаар дамжуулан тэр газар нутгийг өрөөдөг. Тэгэхээр бид чуулганы төлөө амьдралаа зориулах ёстой. Чуулган бол хүний амьдралыг өөрчлөх, бурхантай хайр харилцаанд байж тухайн үндэстэн, ард түмэн, улс орныг өөрчилдөг хамгийн гол үн цэнтэй суурь. За хүмүүс янз бүрийн клубт нэгдэж болох юм. Клуб олноор байгуулж болох юм. За эсвэл одоо өөр үеийн нөхөрлөл, за төрийн бус байгуулах ч гэдэг юм. Энд хүний амьдрал өөрчлөлт. Яг түрүүний хэлсэн шиг гадна талдаа сайхан нээсэн хүмүүс дотроо бол үнэхээр асуудалтай хүмүүс байсаар л байх бол. Харин энэ өөрчлөлтийг хийдэг тэр чухал үндэс юм бол эзний өргөөнд байдаг. Чуулганд байдаг. Харин үүний төлөө Давид амьдралаа зориулсан. Давид үнэхээр чуулганы төлөө анхаарал тавих үед Бурхан Израилийг үнэхээр юурсан, Израилийг босгож ирсэн. За тэгээд эзэн бичээс дээр газар бол миний гишүүр, тэнгэр бол миний ширээ. Хүн та нар надад зориулж юу ч барьсан би тийм дотор амьдрахгүйсэн ба. Тэгэхээр өнөөдөр энэ дэлхийн маш олон зүйл дотор засаг захиргаа маш олон газарт бурхан байдсан боловч хүмүүс хайж болох юм. Харин эзэн өөрөө энэ өргөөнд байдаг. За өнөөдөр би бурхан байдаг 3 зүйлийг өнөөдөр дутах гэдэг юм. Хоёрт нь бурхан өөрөө гэр бүл дотор байдаг. Гуравт нь ариун хүмүүс дотор байдаг. Тэгвэл өнөөдөр би 3 гол багны тухай ярих гэж байгаа зүйлс хамгийн ихний тэр үнцүүл нь эзэн өргөөндөө байт юм. Тэр өргөөр дамжуулан улс үндэстний өрөөдөг. За тэгвэл бид өнөөдөр та бүхний 3 зүйл дээр зоригтой байхыг ятгах болно. Нэгдүгээр бид бурханы зоригтой байх ёстой. За би пасторын нэрийг дурдахгүй зүгээр нэг пастор өөрийн нарийн бичгтээ хэлсэн. За би бурхантай уулзаж залбирах цаг гаргаж байгаа болохоор
Одоо намайг хэн ч уцсан ажилтайг нэмж хэлээрээ. Яг одоо бурхантай одоо залбирч гарч байна. За яг тэгээд залбирлынхаа өрөөнд орсон нөө пасторын залбираа байж буй. Тэр улсын ерөнхийлөгч наримчлал уцсан байна. Улсын ерөнхийлөгч шүү. За тэгсэн нөгөө нарийн бичгийн ерөнхийлөгчд уучлаарай одоо манай пастор завгүй ханаач хэлсэн. За тэгсэн ерөнхийлөгчийн эхнэр нь дараа нь тэр пасторт хэлсэн ба та тэр нарийн бичгээ юу халсан дээр баха. Яг нь ерөнхийлөгч уцтаад өдөөс нь тайлбар тавьсан. Тэгсэн нөгөө пастор хэлсэн. За уучлаарай. Би нарийн бичгээ халахгүй. Тэгсэн нөгөө ерөнхийлөгч ихнэр нь яагаад тэр бүхэл улсын ерөнхийлөгчтэй гэсэн. Яагаад би халахгүй гэвэл бүх үндэстний ерөнхийлөгчтэй би уулзч ирсэн юм аа. Тийм болохоор түүнийг халж чадсан байхгүй гэж. Тэгвэл бид энэ газарт эзний хүндлэх үед эзэн биднэрт нүүр нүрээрээ учирч бидний амьдралд агуу зүйл хийж хэлдэг юм. Тэгвэл өнөөдөр хүмүүс энэ нэм гаргийн эзний хүндлэхийг үл хүндэтгэж магадгүй. Харин бид үүний хүндэлд өөрийгөө зориулдаг үн цэнийг хүн болгон тавих хэрэгтэй юм аа. Яагаад гэвэл энэ газраас улс үндэстэн ард түмэн бэлхэн дүүрэн байдлыг энэ газраас авт юм аа. Тэгвэл өнөөдөр хүний амьдрал маш олон асуудлууд байгаа. Тэр асуудлыг шийдэх агуу тэр орон зай өнөөдөр эзний өргөөнөөс эхлэх болно. Тэгвэл яагаад эзний өргөөг дээдлсэн чуулганыг хүндэлсэн тэр газар нутгийг өрөөгддөг юм бэ? Яг бол энэ нууц үүнд байна. Өнөөдөр Монгол улс бас эзний хүндэлдэг энэ орон зайг бүлээн зөвшөөрч бүх болцоог нээж өгөх юм бол энэ улс үндэстэн дээд хэмжээгээр эзний өмнө өргөдөх бол. Хуучин гэрэн дээр Вавилоны хаан энэ үн цэнийг ойлгоод бүх еврей хүмүүсийг та нар өөрийн нутагтаа Иерусалимд очоод та нар эзний өргөөг бариа. Харин барих тэр бүх зардлыг нь би өгье өчсөн ба. Тэгээ тэр цаг хугацаанд Вавилон гэдэг тэр улс үндэстэн хүчрэх хэвээр байсан ба. Яг тэр нууцыг мэдсэн байна. Тэгвэл өнөөдөр эзний хүндлэгийн өргөөг бид үнцнийг тавих үед дүүргэгчийн дүүрэн байдал нь чуулган юм асан ба. Тэгвэл энэ чуулган дотор бүх 7 тэр өндөрлүүд бүгд багтдаг ба. Тэр улс төр, соёл, шинжлэх ухаан бүх талбар биеийн тамир үүнд бид үнцнийг тавина гэсэн. За хоёр дахь гол зүйл гэр бүл байна. Тэгэхээр өнөөдөр би энэ 3 зүйлийг үргэлж бид дэмжсэн тэр үнцнийг амьдралдаа тавих хэрэгтэй гэдэг ятах хүсэлтэй байна. За хоёр дахь зүйл маань бол гэр бүл. Эзэн өөрөө гэр бүл дотор өөр амьдардаг. Гэр бүлийг эзэн өрөөдөг. Анх бүх улс үндэстэн бий болохоос өмнө анх гэр бүлийг бүтээсэн. Анхны хүн Адамаар дамжуулан Ева түүндээс амьдралыг их болгох гэсэн. Тэгэхээр бурхан өөрөө гэр бүлийг үнэхээр тэр салгах гэж оролдох, гэр бүлийг үнцэнгүй болгох гэж оролдох зүйл үнэхээр дургүй. Тэгвэл бид гэр бүлийг барьж байгуулах тэр үнцэн дотор өөрсдийнхөө амьдралыг зориулах хэрэгтэй юм аа. Яг гэр бүлээр дамжуулан эзэн газар нутгийг өргөдөг. За 3 дахь гол бүрэн дүүрэн байдлын 3 дахь баг нь бол аргун хүндэлж байгаа. Эзний дагалдагч гэсэн үг. Дагалдагч. Есүс агуу тушаал өгсөн. Явж бүх үндэстнийг миний дагалдагч болгохтой гэсэн ба. Энэ үнэхээр агуу тушаал. Тэгвэл бид өөрсдийн амьдралдаа дагалдагчийг бэлцээр байх ёстой. Дагалдагчийг нэр үнцийн дотор тавих үед хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж тэр газар нутгаас өргөгддөг юм аа. За Авраам гэрийн гадаа
сууж чадах бурхан өөрөө тэнгэр элчийн дүртэй хүний дүртэйгээр Сидон Гомор хотыг устгахад явж ирсэн. За энэ Авраам түүний тосч аваад таран тогл гаргаад түүнээс саатуулаад асуусан ба. За яг Монгол үгээр явдал учир юу? Ямар хэрэгээр яв? Хэд нутаг хаана уу? Хэрэг зориг явандаа гэдэг шиг асуусан. Тэгвэл эзэн би өөрийн зарц, өөрийн дагалдагч Авраамаас нуун гэж юу? Би зорилгоо ярьсан. Сидон Гоморыг устгах гэж байна гэж. За тэгсэн Авраам бодсон. За нэг ариун 50 хүн байхад тэр нутаг ер нь аврагдана гэж бодсон. За тэгээд Авраам ер нь Сидон Гоморх тэр маш олон хүн амтаа тэр газар нэг ядарч 50 хүн байна гэж бодсон. За тэгээд бурхан хэлсэн. За бурхан та ариун 50 хүн байх юм бол тэр хотыг устгахгүй үстэй гэсэн. Гэсэн бурхан тийм ээ 50 хүн байх юм бол би тэр газар нутгийг устгахгүй. За гэсэн байдгүй. 50 байхгүй. За Авраам дахиад болсон. Бурхан би зүрхлэн танаас дахин гуймаар. Дандаа 5-5-аар буулгасан байна. Дандаа байхгүй. За хамгийн сүүлд нь Авраам ер нь 5 байгаа гэж бодсон. За ер нь Сидон энэ Гомор хот ядаж 5 байхгүй л үгүй. За тэгээд Авраам хамгийн сүүлчийн гол гэсэн. Яг бол 5-5-аар 50-аас 5-5-аар бууна гэдэг чинь Бурханс маш олон удаа болсон байна. Тэгээд бүр хамгийн сүүлд нь танаас гоох зүйл байна. 5 гэсэн. 5 байхгүй. Тэгвэл өнөөдөр хүмүүс бодож иж болох юм. Тухайн улс үндэстэн маш алдартай бизнесмен, эсвэл маш сайн улс төрч, эсвэл маш сайн нам. За өөр юу вэ? Энэ бүхэн байх юм бол энэ улс орн маань агуу болно гэж бодож иж болох юм. Үгүй. Хамгийн гол нь бурхны дотор тэр ариун тэр нэгэн улс үндэстэн ард түмний ерөөлийн сувг нь амийн ус тийм. За тэгвэл энэ үнэхээр чухал байна. За яг Авраам шиг энэ зүйл өнөөдөр эзэн хэрвээ Галил дээр ирлээ гэж бодъё. Тэгвэл та өнөөдөр эзэнд үнэхээр бахархалтай эзэн тэдэн ариун хүн гэж хэлж чадахгүй юм. Гэмзэн үнэхээр тань гэмшсэн зүрхтэй даруу таны хардаг та хэдийн тойл хэрэг. За тэгвэл эдгээр 3 хүчин зүйлээр дүүрэгчийн дүүрэн байдал нь ирт юм. Тэгвэл та өнөөдөр чуулганы төлөө үн цэнэ тавьж байна уу? Чуулган таны амьдралын бүхэл хэсгүү эсвэл нэг хэсгүү. Маш олон хүмүүсийн хувьд бол нэг хэсэг байдаг. За нэг завтай үедээ очие. За эсвэл боломжоор очие. Харин ийм байх юм бол эзний дотор та дүүрэн байдал дотор агуу зүйлийг авч чадахгүй. Энэ таны амьдралын бүхэл хэсэг байх шүү. Би үнэхээр эзнийг би бүхний л зүрхээр хүндлэн. Тэгвэл Давидын тэр тахилчид 24 цагийн турш зогсолтгүй эзний хүндэлдэг байсан. 24 цагийн турш ээлжлэж яг одоо цэрэгт одоо харуул зогсохтой адил. За би цэрэгт байхдаа харуул зогсож ирсэн 2 цагийн зайтай харуул зогсдог. Тэгээд 2 цаг тасралтгүй тэр мараан дээр зогсож байгаа. Тэгээд 2 цаг тэгмээ дараагийн тэгээд шууд очингуудаа унтаж амрахгүй зөв хүлээх цаг дээр 2 цаг хүлээн. Тэгээд 2 цаг унтна. Яг унтаад босох үед шууд харуултаа гардаг гэсэн ийм циклэр. Ийм байдлаар нэг 5 өдөр явхад тэгээд аюу сонир болчихдээ шүү. Яг тэр 2 цагт нь тэгээд хамгаалтын харуул учраас яг үүнтэй адилхан Давидын тахилчид тасралтгүйгээр эзний хүндлэх өргөөнд
эзний хүндэлдэг байсан. Яагаад гэж хүндэлж байгаа? Яг бол тэрэнд бүх агуу дүүрэгчийн дүүрэн байдал нь байна гэдгийг Давид мэдсэн ба. Үнэхээр энэ агуу нууцсан. Тэгвэл бид тасралтгүй 24 цагийн турш эзнийг хүндэлж байгаа юм байхгүй шүү дээ. Харин 7 оны нэг өдөр бид эзнийг хүндлэхээр үнэхээр баяртай. Энэ бол бидний дээж өдөр. Өнөөдөр бол дээж өдөр. За англи хэл дээр өнөөдрөөс 7 хоног хэлж байгаа шүү. Монголчуудын хувьд өнөөдөр 7 хоног дуусж байгаа. Харин бидний ойлголт өөрчлөлт хэрэгтэй байна. Өнөөдөр 7 оны хамгийн ихний өдөр. Дээж өдөр. Эзэн бүхний дээжийг надад өргөх юм бол би түүнд бүгдийг өгнө гэж амласан байна. За бид өөрийнхөө хамгийн хайртай хүндэлдэг за аавдаа гэж. Аавдаа бид хоолныхоо дээжийг өгдөг. Цааныхаа дээжийг өгдөг. За гэтэл хэрвээ 7 хоногийн хамгийн сүүлийн өдөр гэж бодох юм бол аавдаа хосмыг өгч шүү дээ. Хамгийн сүүлийн тоон дугаалыг үлдсэн үлдэгдлийг нь аавдаа өгч юм гэсэн үг шүү дээ. Тэгвэл миний дээр ойлголт өөрчлөгдөөд өнөөдөр энэ 7 хоногийн хамгийн их өдөр. Эзэн би танд үнэхээр энэ 7 хоногийн дээжийг барьж байна. Та хүндлэгдэх цогцтой эзэн. Энэ амьдрал маань бол таних. Би таныг үнэхээр амьсгалаараа хүндлэх болно, дээдлэх болно. Яг бол та миний бүх зүйлээс илүүгээр хүндлэгдэх цогцтой гэж эзэн даалгавар өгч байна. За миний амьдралд нэг бүтэн сар өдөр маань нэг удаа эзнийг хүндэтгэл маань агаарт болсон. Яг нэг Канадаас хятад руу онгоцон суусч хагас айдрын үг нь орой суусан. Тэгсэн би чинь нэгд өдрийн өглөө буухаар байсан. Тэгээд дунд нь бүтэн сар өдөр алга болцсон. Цагийн зөрөөс болоод тэгээд би ойролцоогоор ингээд онгоцон дотор явж байхдаа яг цагийн дундчаар за яг одоо энэ цаг бүтэн сар өдөр эзний хүндлэх өдөр гэдэг. Нэг онгоцон дотор нөгөө нойлын өрөөнд нь ороод жижигхэн өрөөнд дотор эцэг та надад цуглаа яжсан. Яг зүр сэтгэлээр. Тэгээд тэр өдөр л одоо эзний хүндэтгэл маань нэг сонирхолтой гэх юм уу эсвэл ганцаараа гэх юм болж бос өдөр үргэлж яг би эзнийг энэ өдөр тэтгэх вэ. Яг энэ эзэн өөр амлсан. Бүх зүйлээс илүү дүүрэгчийн дүүрэн байдал бол чуулга юм агсан. Тэгвэл өнөөдөр би итгэлтэй байна. Магадгүй тодорхой хугацааны дараа Монгол улсын ерөнхийлөгч нэм гарагт эзнийг хүндлэх болно. Их хурлын гишүүд эзнийг хүндлэх болно. Үнэхээр тухайн улс орны үнэхээр тэр бомтон гэж байгаа, саятан гэж байгаа тэр хүмүүс ч гэсэн эзнийг хүндлэх болно. Яагаад? Яагаад бол тэр амьдралын их болгон эзэн юм аа, тэр дээдлэгдэх зохистой юм аа. Миний бүх юм түүнийх юм аа гэж. Тэд эзнийг дээдлэх болно. Яг л энэ бүрэн байдал нэгдүгээр байна. За хоёр дахь зүйл нь гэр бүл гэсэн ба. За гэр бүлийг хамт байлгахад саад болж байгаа тэр бүх зүйлийг зөвшөөрч болохгүй. За хуучин гэрэн дээр Молех гэж Израильчууд дахиж үтдэг. Тэгээ түүнд хүүхдийг тахдаг байсан ба. Үнэхээр муухай тийм. Яг л дахил бол заавал өргөлийг шаарддаг. Тэгээ тэр өргөлд нь хүүхдэд тахдаг тийм харгас тийм шүтэн шүтдэг байсан. За гэтэл хүмүүс за тэр Израилийн тэр хуучин гэрний үед тийм амар юм болж байна. Арайчтай ярьдаг. Гэтэл тэр зүйл нь өнөөдөр ч ихсэн байгаа. Хүмүүс дэндүү завгүй байдлаасаа болж өөрийн их нэртэй юм уу нөхөртэй юм уу эсвэл үр хүүхдүүдтэй цаг гаргадаг. За тэгээ гаргаагүй цагийг төлөөсөн тэр үр хүүхдүүд нь ямар нэгэн муу мухайд автдаг. Одоо юу гэдэг PC тоглоом ч юм уу. Эсвэл одоо энэ дэлхийн тэр бүхэл муу мухай зүйлс эзэмдүүлсэн байдаг. Энэ байдлаасаа болоод тэр муу ерөнхийлөгчний тэр муу мухай зүйлс дотор хэсэг хугацаанд хүүхэд нь анаас алдах тийм зүйл бас байж болно.
Тэгээ тэр нь юутай адилангүй л би өөрийнхөө ажил гэдэг завгүй гэдэг тэр шүтээнийхэн төлөө би өөрийн хүүхдийг дахил болгож өгч байна гэхдээ яг агаар нэг юм адилхан. Тэгвэл өнөөдөр энэ дэлхийн маш олон хүмүүс завгүй байдлаасаа болж өөр хамгийн үнцэнтэй гэр бүлээ тэр шүтээнийхээ өмнө дахил болгож өгдөг. Тэгвэл бид өнөөдөр өөрийн гэр бүлдээ өөрийн нандин цаг гаргах ёстой. За 2008 оноос өмнө бол би гэр бүлээ бол үнэхээр дахиад болгож ирсэн. Өмнөхийн би үнэхээр яг бол дэндүү зав хаасайг сайн мэдээ. Миний гэр бүл хаана бүү мэд 365 өдрийн 65 өдөр нь л би гэртээ байна. 300 өдөр нь дандаа. Яг үнэхээр гимшсэн. Тэгээд эргүүлэн гэр бүлээ барьж байгуулсан бол өөрийгөө зориулж ирсэн. Харин үүний үр дүнд эзэн надад 14 жилийн дараа шүү дээ. Манай том үгээс 14 жилийн дараа эзэн бах үг өгсөн ба. Тэг өнөөдөр гэр бүлдээ миний бас илүү анхаарал тавихын төлөө харилцааг үнцэнэ тавьж байна. Тэгвэл өнөөдөр олон хүмүүс магадгүй олон улс төрчид үнээр улс орныхон түвшин үнэхээр мундаг улс төрчид байдаг. Харин тэр гэр бүлийн талаар үнэхээр муу байдаг. Гэр бүлээсээ салсан байдаг. Өөрийнхөө үр хүүхдүүдтэй цагаа гаргаагүй байдаг. Энэ бол үнцэнтэй зүйл биш. Үнэхээр харамсалтай. Нуах 120 жил хөлөг онгоц барьж байхдаа тэр магадгүй би нуахыг боддог байсан. Тэр айгүй олон хүнийг яагаад тэр аврах цайм дээр гарч чадаагүй болоо. Мөн аврах болцоо байсан шүү дээ боддог байсан. Гэтэл нуахын хувьд өөрийн олон хүнийг авч чадаагүй ч гэсэн өөрийн эхнэр 3 хүүгийн эхнэр 8 тэр аврах тэр цайм дээр гарч аврагдсан баг. Тэгээд дараа нь эзэн яг бол нуах өөрийн гэр бүлд үнцнийг тавьсан учраас тэд аврагдсан юм аа гэж. Өнөөдөр таны хувьд гэр бүлийн үнцийг хаана байна? Бид өвний төлөө бид цаг хугацаагаа түүний зориулах хэрэгтэй байна. За миний хувьд өмнө тухайн оны төлгөө гаргахдаа гэр бүлийнхаа төлөлтийг бол бараг төлөвийн дундуур нь авчирдаг. За ийм ажлын дундуур болцоо юм амралтын цаг. Тэгсэн энэ биш байна. Гэр бүл маань ямар үн цэнийг болгоод шүү. Тэр тодорхой нэг ажил үйлчлэлээс доор болчиход байна. Харин тухайн оны төлөвлөгөө бүх төлөвлөгөө гаргахаас цав цагаан цаасан зэрэг эхлээд за манай эхнэрийн төрсөн өдөр, за манай хүүгийн төрсөн өдөр, за гэр бүлээрээ хэдийн амрах уу? Тэр төлөвлөгөө эхлээ гаргах. За гэр бүлтэйгээ үнэхээр хамт байх цаг. Тэрний дараа жинхэнэ үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм. Яагаад би үүнийг ярьж байна? Яг тэгвэл гэр бүл маань үнцэнтэй юм аа. Өнөөдөр Монголын гэр бүлийн төлөө бид залбирах ёстой. Яг л гэр бүлийг морьсоос нураах маш олон зүйл хийж. Өнөөдөр маш олон гэр бүлөө салж байна. Хүүхдүүд унчирч байна. Үнийг бид хизээс зөвшөөрч болохгүй. Төрийн албан хаагчдын бараг 60% нь өрх толгойлсон эмэгтэйсэн тийм сулгаа гарсан гэдэлсэн. Үнэхээр эмээлтэй. Би замын өдрөө сайн мэдээгээр явж байхад би гал дээр надад эмэгтэй хүмүүстэй таарлцсан. Өө юу та нар 8-нд явж байсан. Нөхрүүд чи хайц гэсэн. Нөхрүүд гэрт манай том хүүхэд штэ. Тэднийг 8-нд явуулахаар нэг бол арх уучдаг мөнгөөр, нэг бол ямар ч хэрэггүй бараа авдаг. Бүр шатаад дуусдаг. Гэрт ба. За тэгээд сайн өршний хэмнэлгийн
хүмүүстэй нийлээд бид англи хэлний сургалт явуулах гэдэг. Дандаа ирчүүдийг гэсэн чинь дандаа эмэгтэй хүмүүсээр бүртгүүлэх гэсэн чинь энэ зөвхөн ирчүүд явах юм агш чинь. Яаж эндэр ялгаа гараад байна? Бид сурмаар шүү дээ. Яг эмэгтэйчүүд нь илүү бүтээлч байсан. Нөгөө ирчүүд нэг 10 хэдэн хүн бүрдүүлэх гэж нэлээд удаа байсан. Яг л ирчүүд маань ирэхгүй байсан. Үнэхээр гэр бүл дээр бид үнцнийг тавих хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийн ирчүүдэд. Яг л түүгээр дамжуулан эзний ёроолын суу өгсдөг. Тэгвэл тэр бурхандаг ир хүн тэр гэр бүлийн үнцнийг тавих үед тэр гэр бүл өрөөгдөх бол түүгээр дамжуулан үндэстэн арт түмэн бий болдог. Аав их зүйлсүүд ирд юм аа. Тэгвэл хоёр дахь бид өөрсдийн амьдралдаа яг гэр бүл дээр анхаарал тавьсан тэр үнцнийг бид бүхний дээр тавих болно. За Монголд аавын сургууль гэдэг тэрний би тодорхойлж ерөнхийлөгч юм байсан. Тэгээд 4 аав нарт хичээл заадаг. Аавын нөлөө гэдэг. Тэгээд аавын нөлөө ярих үед 5 үеийн тухай ярьж эхэлдэг. Аав нар болохоор нэг үедээ амьдрах тухай яриад бодоод байдаг. Тэгээд яг тэр үед аавын нөлөө 5 үеийн тухай хичээл заадаг байна. Яг л аавын тэр нөлөөлж байгаа нөлөөлөл нь 5 үедээ үр хүүхдүүдэд нь хойч үед нь нөлөөлдөг. Тэр аавуудад дараа нь аавын эр хүний чанарын тухай ярьсан. Зарим ирчүүд маань эр хүн болоо гэж хавалцсан байдаг. Яг л хэрхэн эр хүн байх вэ? Гэр бүлээ яаж авч явах вэ? Яагаад тийм хариуцлагатай юм бэ гэдэг зүйлийг яг заах тавьж идэл айлгт аавалц тэрийг мэдээ. Тэгвэл үнэхээр энэ чухал юм аа. Яг аавын сүнслэг эрх мэдэл гэж. Тэгээ сүнслэг эрх мэдэл дээр аав хүн өөрийнх нь гэр бүлдээ тахилч нь байх ёстой гэж. За би зарим чуулганыхаа гэр бүл дээр яг айлчж очиод идэг шалтгаан аав нарын тахилч болохыг ятгадаг. Гэр бүлдээ тэгэд эзэн үгийг заах ёстой. Өөрийн эхнэр хүүхдүүдэд өрөөж залбирах ёстой. Бидний сайн сайхан зүйлийг чиглүүлэх ёстой. Тэгээд эцсийн шийдвэрийг тэр эр нөхөр гэр бүлийн өмнө гаргаж явах ёстой. Тэгвэл энд үнц нь байна. Үгээр дамжуулан эзэн энэ газар нутгийг өргөх болно. Энэ гэр бүлийн үнцнийг бид тавих ёстой. Энэ бол бүрэн дүүрэн амьдралын 2 дахь баг байна. За 3 дахь баг нь бас үнэхээр чухал шүү. Энэ бол дагалдагч, ариун хүн гэсэн үг. Өнөөдөр ариун хүний үнцийг өнөөдөр бас энэ арт түмэн үнэхээр өгүүлэгдэж байна. Итгэмжтэй, мөн чанартай хүмүүс өнөөдөр энэ газар нутагт мянга бүр түүнээс ч олон байх хэрэгтэй. Итгэмжтэй байдал. Нэг би боловсролын дээд сургуулийн нэг профессортой уулзч ирсэн. За тэр хүн маань болохоор Монголд маш олон дээд боловсролтой хүмүүс төрөн гарч байгаа. Энэ нь бидний одоо боловсролын системд хийж байгаа. Үнэхээр том амжилтыг ярьж ирсэн. Харин би түүнд нэлсэн. За наад чинь тэр олон боловсролтой хүмүүс гарч ирээд тэдний чинь зан чанар үнэхээр байхгүй шүү дээ. Итгэмжтэй байдал байхгүй. Тэгэхээр чи ямар үр дүн байгаа. Харин тэрнэнд орвол үнэхээр ариун зөв хүмүүс төрөх нь түүнийг бий болгох нь түүнээс ч илүү юм аа. Тийм бол гэр бүл ноён ороотой, улс орон, хөгжин бүх юм хариуцлагатай, утга учиртай байх болно. Ийм хүмүүсийг төрүүлэх нь тэр боловсролтой хүн төрүүлэхээс хэд 100 дахин үнцэнтэй юм аа гэж. За тэгээд олон улсын байгууллага төсөл хэрэгжүүлэх гэж ингээд надтай уулзсан. За ариун бол тоостраа манай энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд итгэмжт хүмүүс хэрэгтэй гэж хэлсэн. Төсөл бол олон байна. Хамгийн гол нь энэ төслийг хэрэгжүүлэх итгэмжт хүмүүс байхгүй байна гэж хэлсэн. Тэгвэл тэр итгэмжт хүмүүс нь өнөөдөр эзний арт хүн байх ёстой. Бид итгэмжт байдлаар дамжуулан энэ улс орныг өөрчлөх болно. Бид зөв зүйлсийг бүтээн байгуулах болно. Тэгвэл энэ ариун хүмүүсийн энэ нөлөөгөөр дамжуулан улс үндэстэн дүүргэгчийн дүүрэн байдал нь ирэх юм аа. За тэгвэл ариун хүмүүсийг төрүүлэх нь бас цаг хугацааны нэлээх үйлчлэлийн орон зай шаарддаг. Тэгээд энэ талаар би дараа бас бүр дагалдагч бэлтгэх бүгд бүтний сургаал бэлтгэсэн байна. Тэрэн дээр өөр нарийн тодорхой бүр
үйл явцыг задлаж заах вэ? Яаж дагалдагч бий болох вэ? Маш олон хүмүүс итгэгч байгаад идэг. Яг Христээр дагалдаж болж өгдөг. Энэ дагалдагч нь өөрөө нэлээд үн цэнийг шаардсан үйл явцыг шаарддаг. Тэгээд дараагийн үйл явдлыг цуглааны сургаал заах хэмжээний, сургалт орох хэмжээний үгийг шаарддаг. Яг энэ дээр бол дурдах цаг бага байгаа. Харин би өнөөдөр чухал гэдгийг сануул. Өнөөдөр Христийн дагалдагч байх нь чухал юм аа. За зарим хүмүүс дагалдагчийн талаар баян Библи зааддаг хүний дагалдагч бэлдэж байна гэж ойлгоод байдаг. Энэ бол бас мөн гэхдээ яг бүрэн дагалдагчийг бас бэлдэхгүй. За зарим хүмүүс одоо зөвлөгч ментор гэсэн үг. Баян зөвлөж түн чиглүүлдэг хүнийг би дагалдагч бэлдэж байна гэж ярьдаг. Гэтэл энэ бас үйл явц нь мөн. Гэхдээ тэр бүрэн бас дагалдагчийг бэлдэх үйл явц биш юм. Зарим хүмүүс би бүх юмдэр дагуулж яваад өөрийнхөө амьдралыг харуулад явж байгаа энэ үйл явцаа би дагалдагч бэлдэж байна гэж хэлдэг. Гэтэл энэ үйл явц нь бас дагалдагч бэлдэх үйл явцны хэсэг мөн. Гэтэ бүрэн яг дагалдагчийг бэлдэж байгаа тэр үнцэнтэй зүйл нь бас биш юм аа. Тэгвэл ямар үйл явцыг дагалдагч бэлдэх юм бэ бол жинхэнэ бие биенийг гэсэн бие биенийг хайрлаж байгаа энэ үйл явцыг дагалдагч бэлтгэх тэр үнцийн дотор орж байгаа. Яг бид хүүхдээ яаж хайрладаг шиг бид нэг нэгнээ хайрлаж нэг нэгнээ барьж байгуулах, түүний хойноос явах, өөрийгөө зориулах энэ үйл явцаас эзний жинхэнэ дагалдагч бий болдог. Тэгвэл чуулган өнөөдөр бид миний чуулган дээр үнцнээ тавина гэж хэлсэн байна. Чуулганы үнцэнтэй зүйл юу вэ гэсэн? Бид миний чуулган гэсэн байна. Миний чуулганы үнцэн нь юу вэ гэсэн? Энэ бол дагалдагч бэлтгэх гэж хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр нэм гарагийн цуглаанаас дагалдагч яагаад хүрэхгүй вэ? Яг л энд хүн болгон бие биентэйгээ уулзаж, сэтгэлээ нээж, амьдралд нь болж асуудлууд хуваалцах чадах энэ орон зай бүрдэхгүй гэсэн. Энэ цаг бид зөвхөн эзнийг хүндлэж магтах цаг байна. Харин миний чуулганаар дамжуулан бид тодорхой 7-10 хүний бүрэлдэхүүнтэй эсвэл илүү өөрийгөө нээж эхлэх гэсэн үг. Харин өөрийгөө нээж эзний үгэн дээр анхаарал тавьж гүн гүнзгий бясалгаж судлах үед бидний амьдрал өөрчлөгддөг. Энэ өөрчлөлтөөр дамжуулан дагалдагчид бий болж чаддаг. За бүр нарийн нэг нэгийн харилцаан дотор бие бинийгээ барьж байгуулах үед илүү эзний дагалдагчид төрөн гарт юм аа. Яг тэгвэл энэ бие бинийгээ гэсэн бие бинийгээ хайрлсан тэр хайр дотор энэ босгон байгуулагддаг. Өнөөдөр эзэн бидэнд бялгсан амьтаа тэр мөнх амьтаа байлахаар Иесус ирсэн. Өнөөдөр бидний дотор тэр ам байж бид улмаар энэ дэлхийн тэр ам хэрэгтэй байгаа хүмүүс түгэх ийм үүрэгтэй. Тэгхийн тулд эхлээд бидэнд тэр эзний ам байх хэрэгтэй. Тэгвэл тэр амийг бид бусдад өгч чадах болно. Харин тэр ам бидэнд байхгүй байх юм бол бид бусдад өгч чадахгүй. Тэгвэл тэр амийг бий болгохын тулд бид эзэнтэй холбоотой байж Иесус Христийн жинхэнэ дагалдагч байж бид бусдад энэ амийг түгэж чадах болно. Эзэн танаар дамжуулан тэр агуу зүйлсийг хийх ёсч байна. За тэгвэл одоо эцсийн хуваалцах Колосын номын 2:9 дээр ирээд өнөөдрийн үгийн цагийг дуусгана. Тэгээ би дараа нь дагалдагчийн талаар илүү эзний тогтоосон цагт би та бүхэн үгийг хуваалцах болно. За Колосын номын 2:9 учир нь түүн дотор Бурхны төгс дүүрнэн бүхлээр биетээр оршдгоо. Тэгвэл энэ дэлхийд дүүрэн байдлыг өгөх зүйл нэгч байхгүй. Би дахин тунхаглая. Ганцхан Иесус Христээр дамжуулан тэр дүүрэгчийн дүүрэн байдал нь бүр төгс бүрэн дүүрнээр ирдэг юм. Энэ дээр ямар нэгэн дундуур гэсэн зүйл байхгүй. Бүр төгс бүрэн дүүрэн гэсэн байна. Биетээр бүр оршин байна гэсэн. Энэ бодтой. Тэгвэл энэ газарт бид эзний дүүрэн байдлыг тэр дүүрэн байдал ирснээр
гэр бүлд ирснээр, ариун хүмүүст ирснээр тэр газар нутаг үндэстэн эзэн дотор дүүрэгдэх болно. Тэгвэл бид энэ дүүрэгчийн дүүрэн байдалд бид тэмүүлэх ёстой. Бидний амьдрал үргэлж дундуур байх ёсгүй. Яг л бялгсан амьтай байхын тулд Есүс ирсэн. Таныг дундуур амьдралтай байхын тулд Есүс ирээгүй. Бялгсан бүрэн дүүрэн амьдралтай, төгс дүүрэн амьдралтай байхын тулд Есүс өнөөдөр энэ дэлхийд ирсэн юм аа. Тэгвэл тэр дүүрэн байдлыг харуулж бид энэ газар нутагт эзний хаанчлалын тэлж, эзний яруу хадрыг тунхаглаж, мөнхийн сүр хүчтэй эзэн байдгийг харуулах ёстой юм аа. Өнөөдөр бид Бурхны өмнө, муу ерөөс үнсний өмнө, хүмүүсийн өмнө бид зоригтой байх ёстой. Бид өнөөдөр хүнээс айх ёсгүй. Бид муу ерөөс үнснээс айх ёсгүй. Түүнийг бид хөл дээр бяцгашгих ёстой. Бид эзний өмнө бас зоригтой байх ёстой юм аа. Яг л тэр дүүрэгчийн дүүрэн байдал нь өнөөдөр тантай хамт байна. Таны дотор тэр дүүрэлт бүрэн байж танаар дамжуулан авах зүйлсийг эзэн хийх хүсэж байна. Тэгвэл энэ цаг үед бид тэр агуу зүйлс дотор алхаж эзний яруу алдрыг тунхлах болно. За би энэ дүүрэн байдлыг дахин тунхламаар. Энэ бол үнэхээр бодиттой зүйл байна. Өнөөдөр таны дотор тэр дүүрэн байд, тэр бялгсан ань тэр хайлмаар. Учир нь түүн дотор Бурхны төгс дүүрэн бүхлээр биетээр оршдгоо. Тэгвэл та бүхэн үнийг үнэхээр гүн гүнзгий бодож үзээрэй. Энэ юу илэрхийлээд байгаа юм болоо? Эзэн талархъя. Учир нь түүн дотор Бурхны төгс дүүрэн бүхлээр биетээр оршдгоо. Эзэн танд бялгсан амьтай болохоор Иесус ирсэн. Өнөөдөр таны амьдралын тэр дүүрэн байдлаас хулгайлж байгаа тэр муу ерсийг яг Есүсийн дэд зэмлж байна. Таны үрс дундуур байх бодолтой байна. Тэгвэл Монгол хүний өөрийнхний мөн чанар бол хүнд цаа ээж өгөхдөө дүүрнэр нь бүгд бялгатал нээж өгдөг. Дундуур цаа өгөх юм авахгүй. Үнийг дормжилж шít. Тэгвэл миний их эзэн таны амьдралаар тэр бялгсан дүүрэн зүйлийг авмаар байна. Яг нь тэр бялгсан дүүрэн болохоор ирсэн тэр дүүрэн байдал танд өгсөн байна. Тэр нь боддоор биетээр оршин байна. Тэгвэл өнөөдөр энэ чуулган эзний дүүрэлд бялгсан байх болтугай. Гэр бүл бялгсан дүүрэн байх болтугай. Эзний ариун хүмүүс бялгсан дүүрэн байх болтугай. Түүгээр дамжуулан бид ав их зүйлсийг газар сайгүй өөрчлөлтийг хийх болно. Энэ бол хар аяндаа хийгдэх зүйл. Зүгээр та урагшаа алхаж явах таны эргэн тойронд энэ зүйл автоматар хийгдэх зүйл. Яг л та өөрөө тэр дүүрэн байдал дотор нь өөрөө байгаа учраас энэ аяндаа хийгдэх зүйл. Таны гэр бүл дээр үнэхээр бүх агуу зүйлсүүд, амжилтууд, баяр баясгалан таяр тэр зүйлсүүд аяндаа хийгдэх зүйл. Чуулган дээр дүүрэл ирсэн байх юм бол чуулган тэр эзний оршихуй, эзний агуу зүйлс, гайхамшигтай зүйлсүүд хийгцээр байх бол яг энэ аяндаа хийгдэх зүйл. Яг тэр дүүрэн байдал нь эзэн өөрөө үнийг хийж өгд юм аа. Эзэн бүх алдарнаг. За бид бол Эфес номын 1-р бүлгийн 20-20-20-оос уншаад энэ дээр та бүхэн бүх зүйлийг ойлгох болно. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж түүний үхэгсдээс амьлуулад Тэнгэрт өөрийн баруун гарт залж бүх засаг захиргаа эрх мэдэл хүч ноёрх бол төдийгүй зөвхөн энэ үеч биш мөн ирээдүйч нэрлэгдэх альва нэрнээс ч эрхэм дээд болгожээ. Бурхан бүх юмсыг түүн дотор захируулахаар хөл доорн тавьж түүний чуулганы төлөө бүх юмсын дээр тэргүүн болгожээ. Чуулган түүний бие буюу бүхний дотор бүгдийг дүүргэгчийн дүүрэн байлнаа. Халелуя. Эцэг танаар дамжуулан авих дүүргэлтийг бэлхаах болтугай. Таны бэлгсэн амьтай болохын тулд Иесус ирсэн. Өнөөдөр та эзэж дундуур байж болохгүй. Тэр дүүргэлт таны дотроос. Тэгэд улмаар энэ зүйлээр дамжуулав. Бид газар сайгүй
тэр морь сонс өвчин сонсуудыг бид хөөх болно. Хөөхч шаардлага. Зүгээр бид хөлтэй алхаж ороход л тэд цотох болно. Тийм эрх мэдэл эзэн танд өгсөн байна. Таны гэр бүл дээр байгаа тэр бүхэл муу зүйлс үнэхээр зайлах болно. Таны бие дотор байгаа таныг үнэхээр боомлож байгаа, таныг өөртөж байгаа тэр бүх гимүүд танаас зайлах болно. Яа эзэн өөрөө тэр агуугаар таны дотроос хөдлөж өсч байна. Тэгвэл өнөөдөр энэ дэлхий дээр тэр яг алиалагч мэт үнэхээр амар тайван байхгүй айц дотор тэр маск зүүцсэн ба тэр хүмүүс дээр өнөөдөр бид хүрэх хэрэгтэй байна. Яг бид бүтээлгүй нүрээр түүний алдрыг тусган агуулдаг. Тэгвэл бидний явсан газар болгонд гэр бүлүүд үндэстэй ард түмэн эзэн дээр ирэх болно. Эзний алдрыг хонхлох болно.